AI уул уурхай дахь технологийн хувьсгал сэдвээр дараагийн үндсэн илтгэлийг хүргэнэ хэмээн Монгол улсын их хурлын гишүүн инновац цахим бодлогын дэд хорооны дарга Анар таныг урьж байна. За сайн байцгаана уу бүгдээрээ. Өглөөний мэнд. Тэгэхээр миний бие Анар энэ салбарт 2000 оноос хойш Монголын Цэглэг холбоо компанид инженер хийгээс энэ салбарт бизнес хийж өнөөдөр бодлого тодорхойлох хэмжээнд хүртэл энэ 24 жилийн түүхэнд ажиллаж ирлээ. Тэгэхээр өнөөгийн салбарын талаарх чөлөөт дүгнэлт бидэнд ямар боломж нөхцөл байдал байгааг ярих гэж бодож байна. Тэгэхээр манай Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар бол Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар, манай салбарын сайд Батчуугар нарын танилцуулсан тоо баримтыг бол та бүхэн сайн харсан. Слайдыг гараад байна. Харсан байгаа. Тэгэхээр тэрийг би бол дүгнж ярихгүй. Тэгэхээр Монгол улсын цахим шилжилт, цахимжилт гэдэг хоёр бол өөр ойлголт. Бид нар бол маш амжилттай цахимжсан улс. Төрийн үйлчилгээ ийм Монгол маш амжилттай цахимжсан. Цахим шилжилтэнд бол бид нар дундаа явж байгаа улс. Цахим шилжилтийг амжилттай хийхин тулд бид нар хиймлээ ухаан гэдэг хурцуурыг зайлшгүй ашиглахаас өөр аргагүй. Тэгэхээр өнөөдөр бид нар цахим шилжилтэн дээр маш олон индикаторууд сайжирсан байна. Монгол улсад оюуны потенциалтай залуучууд байна. За та бүхэн манай салбарын мэдээллийг нарийн тоо баримтуудыг харж байгаа. Тэгэхээр энэ дээр үнэхээр бид нар өнгөрсөн цаг хугацаанд үе үеийн засгийн газар, үе үеийн салбарынхны хийсэн амжилтыг бол бахархахаас өөр аргагүй. Гэхдээ өнөөдөр Монгол улс бид өнөөдөр баялаг бүтээгч биш. Баялаг хэрэглэгч улс байгаа. Бүх салбарт. Тэгэхээр бид нар өнөөдөр маш амжилттай төрийн үйлчилгээ хувийн хвшил бол олон салбарт бол цахимжилтыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Одоо бид нар цахим шилжилт буюу баялаг бүтээгч хамгийн дуусахгүй ундраг болж байгаа Батчуугар сайд хэлж байгаа дуусахгүй ундраг болсон мэдлэг цөөрөлсөн эдийн засгийг хэрхэн бүтээх вэ? Тэгэхээр олон олдтууд бидэнд бол байгаа. За жишээ нь залуучууд гэхэд бол Монгол улсад Монгол залуучууд олон улсын математик, физик, химэл оюуны олимпиад амжилт гаргадаг. Silicon Valley, Японд Монгол залуучууд үн төрсөн. Тэр бол бодит үнэн. Манай олон технологийн компаниуд олон нийт дэлхийд бүтээлүүдээ хийж гаргаж байгаа олон улсын хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ тэр үнцийн ойролцоо тооцоогоор би энийг дахин хэлж байгаа. 300 сая орчим долларын үн цэнийг бүтээж байгаа. Гэхдээ тэр баялаг бидэнд орж ирэхгүй байгаа. Монгол улсад орж ирэхгүй байгаа. Орж ирэхгүй байгаа учраас бодлого тодорхойлогч нар энэ салбарт хөрөнгө оруулалт төсөв тавихгүй байгаа. Энэ хийж байгаа, бүтээж байгаа болгон хаашаа орж байгаа юм бэ гэхээр бид Монгол залуучууд Google-ийг баян болгож байна, Amazon-ыг баян болгож байна. За Монголын технологийн компаниуд Америкийн, Японы, Сингапурын хөрөнгө оруулалтуудыг үн цэнийг өсгөж байна. Тэгэхээр энийг хэрхэн нааш нь авчрах вэ гэдэг асуудлаар бид ярих хэрэгтэй. За тэгвэл өөр нэг салбарын тоо баримтыг харъя. Уул уурхайн салбарын тоо баримт. За бид бол нэг зүйлийг гарцааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монгол бол уул уурхай улс. Манай улсын нийт гадаадын хөрөнгө оруулалтын 77% нь уул уурхайроо хөрөнгө оруулалт хийгддэг. Монгол улсын экспортын нийт экспорт бараг зөвхөн нэг худалдаа авахчтай буюу урд хөрштэй нийлүүлдэг. Үндсэндээ уул уурхайгаас хараад. Гэхдээ уул уурхай бидний бодит үнэн. Уул уурхайгаас бид нар хүлээн зөвшөөрөөд уул уурхайтайгаа зөвшөлтөж ажиллах ёстой. Хамгийн том эдийн засгийн баялаг бүтээгч салбар. За уул уурхай дээр бид бас адилхан хэрэглэгч байгаа. Бүх технологиг бид нар гаднаас авж байна. Гэтэл энэ хоёр салбарыг хэрхэн холбуул юу болох вэ гэдгийг та бүхэн төсөөлөд үзтээ. Монгол улс технологийн салбар хууль эрх зүйн орчин, бодлого, хөрөнгө оруулалт дутмаг байдаг. Энийг бол манай салбарынхан би өөрөө ч гэсэн энд маш олон жил сэтгэл дундуур явж ирсэн. Гэхдээ бид тодорхой хэмжээнд энэ өнгөрсөн хугацаанд юу хийж чаддгаа харуулсан. Төр юу хийж чаддгаа ийм монголоор харуулж чадлаа. Хувийн хвшил юу хийж чаддгаа санхүүгийн салбараар харуулж чадлаа.
олон улсад залуучууд юу хийж чаддаг хүлээн зөвшөөрөгчнөр харуулж чадсан. Тэгвэл дараагийн цахим шилжилтийг яаж хийх ёстой юм бэ гэхээр гарцаагүй бидэнд байгаа цорын ганц байгаль дэлхийн өгсөн өгөгдөл дээр суурилсан эдийн засгийн хөдөлгөгч хүчүүлсэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын оюуны чадах хоёрыг холбоё. Тэгэхээр энийг холбохын тулд бидэнд ямар хүндрэл бэрхшээл байна вэ гэдгийг харж байгаа. Тэгэхээр оролцогч талуудын хувьд бол бодлогыг бол гаргах ёстой. Манайд уул уурхайн салбарын бодлого бол бид нар уул уурхайгаа илүү яаж үн цэн бүтээж хурдан хугацаанд хүнд үйлдвэрлэлийг мэдээж хөгжүүлэх ёстой. Гэхдээ илүү мэдлэг зөвлөсөн, хил хязгааргүй, орон зай үл хамаарсан, нэг худалдаа авахчаас үл хамаарсан хэрхэн эцсийн бүтээгдэхүүн хийж болох вэ гэхээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт худалдаа авалтыг энэ салбартай холбох бүрэн боломжтой байна. А нөгөө талд нь монголчууд авьяастай, чадaltaй, зорилготой түрүүний ярьсанчлан гэхдээ энэ маань бусдад баялаг бүтээж өгөөд байна. Би өөрөө бас тэр бусдад баялаг бүтээгч нэг тод жишээ мөн. Манай компаниуд, үүсгэн байгуулсан компаниуд олон улсад хүлээн зөвшөөрөх маш том хөрөнгө оруулалтууд татдаг ч гэсэн бид нар Монгол улсын төсөв том хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж ирдэггүй. За үүнээс үүдээд манай залуучууд гадагшаа яваад байна. Бид төр бодлого гаргахдаа залуучуудаа яаж энэ чи авч үлдэх вэ гэдэг бодлогыг гэдэг. Тэрийг бол төр бодлогын орчныг бүрдүүлэх ёстой болохоос хувийн хөвшил, ялангуяа уул уурхай, ялангуяа үндэсний томоохон корпорациуд маань тэрийг хийх ёстой байдаг. Энэ жишгийг бол дэлхийд дээр хамгийн амжилттай хэрэгжүүлсэн улс Хятад улс, Япон, Солонгос үндэсний компаниудаа дэлхийд экспортлогч, оюун санааны экспортлогч болох шаардлагыг төр бодлогоор нь зохицуулт хийж өгсөн. А түүний хажууд үндэсний компаниуд нь эргээд залуучуудаа өөрсдийн оюуны баялаг болсон, сор болсон залуучуудаа буцаагаад эх оронд нь дэлхийн жишг үнээр цалинжуулж тэр брейн дээр нэг шийтгэхээс өөр аргагүй байдал бодлого оруулсан байдаг. Тэгэхээр энэ боломж бол манай Монгол улсын уул уурхай болон технологийн салбарт бол яг адилхан тулгарч байгаа асуудал. Бас бидний зовлон бас яг адилхан. Яагаад үгүй гэхээр бид нэр хэрэглэгч байгаа, илүү бүтээгч болох хэрэгтэй байна. Эндээс хоёр салбар маань хоорондоо илүү үн цэнийг бүтээх болцоотой байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ боломжуудыг бид нар яаж ашиглах вэ? За уул уурхай дээр бид нар эдийн засгийн хувьд харах юм бол үнийн хэлбэлээс их хамаарсан инновац шаардлагатай. Үн цэнээ бид нар бүтээж чадахгүй түүхий экспортлж байгаа. А тэгвэл мэдээлэл харилцаа холбоо технологи инновацийн салбар маань яаж байгаа гэхээр бэлтгэж байгаа боловсон хүчнээ гадагшаа алдаж байгаа. Бид авьяастай байгаа, чадж байгаа гэдгээ өнгөрсөн хугацаанд төр болон хувийн хвшил аль аль нь харуулсан. Тэгэхээр бодлогын орчныг нь яаж хийх ёстой юм бэ гэхээр бид захиргааталтын буюу албадлагын журмаар хийгээд амжилт олохгүй. Манай Монгол улсын хууль тогтоомж бодит байдал дээр яг үнэндээ шүүмжлэлтэй хэлэхэд бол бидэнд ололт амжилт их байгаа ч гэсэн хөрсөн дээр буудгүй их хууль тогтоомж их байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт та бүхэн 33-аас 38%, тогтоолын хэрэгжилт 22-аас 27%. Тэгэхээр энийг яаж хэрэгждэг болох вэ? Хэрэгждэг болгосны дараагаараа яаж хэрхэн бодлого маань амьдрал дээр хөрсөн дээр нийлсэн болох вэ? Тэгэхээр энд үүн дээр бол эдийн засгийн хөгжлийн яам, учрал сайд, Монгол улсын ерөнхий сайд, Зандан шатар дарга, за салбарын сайд, Бачуугар сайд, Дамдны сайд бид бүхэн нийлээд за яаж энэ хоёр салбарыг холбож илүү үр дүнтэй хүргэхгүй, яаж энэ монголчуудынхаа баялагийг уул уурхай дээр түшгэлсэн эдийн засгтаа суурлаад шинэ эдийн засгийг үүсгэх вэ? Тэгэхээр хууль бол Монгол улс бид нар хиймэл оюун ухааныг зайлшгүй энэ цаг үеэс хоцрохгүй ч гэсэн бид нар ондоочлоо олох хэрэгтэй. Бид юу чаддгийг, юу чадахгүй. Бид фэйсбુક дээр өрсөлдөж чадахгүй. Гэхдээ бид заавчгүй хийх ёстой юм юу юм? Өв соёлоо хамгаалсан, үндэсний хэл бичгээ хамгаалсан хиймэл явахад хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай. За бидэнд юу байгаа юм? Уул уурхай бай. Тэгвэл уул уурхай дээр суурилсан гадагшаа урсж байгаа мөнгийг монголчууд хэрхэн технологи болгоод энэ 27 мянган хүн байгаа салбарт 77 мянган хүний бүтээмжийг нэмэх үү? Энийг хэрхэн үржүүлэх үү? Тэгэхээр ийм математикийн томьёо талаас нь харах юм бол томьёол гарч ирнэ. Дараагийн слайдыг гаргаад өгч. Тэгэхээр уул уурхай бид бол гарцаагүй уул уурхай улс, уул уурхай эдийн засгтэй, уул уурхайгаа зөв зохистой, хяналттай, хариуцлагатай ашиглах ёстой. За энэ уул уурхайн бүтээмжийг хэрхэн квадрат зэрэг дэвшүүлэх үү? Буюу өгөөжийг нисгэх үү? За энэ ерөөсөө ганцхан хариулт байна гэж бид бүхэн үзэж байна. Энэ бол хиймэл оюун ухаан. За хиймэл оюун ухаан гэхээр үндсэндээ бол мэдээлэл харилцаа холбооны салбарын бүх суурь технологи ард нь явж байгаа гэсэн үг.
энд харилцаа холбоо явж байгаа, энд технологи хөгжүүлэлт явж байгаа, энд кибер аюулгүй байдал явж байгаа, энд чипний хөгжүүлэлт явж байгаа. Бүх салбар дагаж орж ирж байгаа. Тэгэхээр Монгол улсын уул уурхайг энэ манай салбарын залуучуудын оюун санаа урд чадвартай нийцүүлэх юм бол бид юу шийдэж чадах юм бэ гэхээр энэ салбарын өгөөжийг хил хязгаар хамаарахгүйгээр экспортлох боломж нэмэгдэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг бодит судалгаагаар 15%-аар богино хугацаанд өсгөх боломжтой байна. Гадагшаа урсж байгаа залуучуудынхаа урсгалыг багасгах бүрэн боломжтой байна. За үүн дээр бол одоо 3 яам Монгол улсын засгийн газар хамтраад нэгдээд, их хурлтай хамтраад нэгдээд нэгдсэн бодлого гаргаад ажиллаж байна. Тэгэхээр Монгол улс бид нар уул уурхай дээр суурилсан яг үнэхээр чаддаг юм дээр бид нар бодиттой байгаа юм дээр бодлого гаргаад энэ асуудлыг шийдъя гэсэн зорилготой байгаа юм байна. Тэгэхээр энэ шийдлийг одоо Монгол улсын засгийн газрын тэргүүн удахгүй олон улсад зарлах байх, дэлхийн анхны улс болох байх. За энэ боломжийг бас энэ хоёр салбарыг холбож өгөх боломжийг олгож байгаа Techweek зохион байгуулж байгаа хамт олонд бас үнэхээр талархал илэрхийлье, амжилт хүсье. За баярлалаа.